За сайн бацхан өргөмөнд үзэгчтэй. Тэгээд 101 сарын сайхан нарлаг өдрийн мэнд хүргэе. Тэгээд өнөөдөр манай дугаарт Монгол улсын гавьяа жүжигчин Эмоц продакшны уран бүтээлч Баатар хуу маань хүрэлцэн ирсэн байна. Пум. За зүгээр юу яачих вэ? Зүгээр нэг муу. Ахын дандаа автоцтой хүн зүгээр нэг залуу жүжигчин байхгүй юу? Залуу бүтээлч. Одоо нэг үеийн төгсөгч. Манай Эмоц продакшны жүжигчин Бэг маань ирсэн байна. За баярлалаа. Тэгээд бид бүхэн өөртөө хүлээж авч ирсэн баярлалаа. Тэгээд та хоёр бол бас Facebook-т нэлээд та хоёрын ирээлийг харж хахад нэлээд бас хоорондоо үе хоорондын өрсөлдөө маргалдаа үйлдэлүүд харагддаг шүү дээ. Тийм учраас манай нэвтрүүлэг тийм албан ёсоор одоо амьдрал дээр байгаа үе хоорондын хоёр төлөөлөгч та хоёр болж орж ирж байгаа шүү. За тэгээд манай нэвтрүүлэг бол чөлөө зэрэлцлэг. За ингээд хоорондоо мэтгэлцээний журмаар явагдана, хэрэлдэж болно, хэлцэж болно, харааж болно, өрөөж болно, зодтож болохгүй. Тийм дөрөв журамтай. Яг одоо юу зодох вэ? За чам жодол гэж юу асуух. Хөгсөн гэсэн бас чам чиний хувь бол надад. За. Тэгээд нэвтрүүлгийн эндээс бид нар сэдв өгнө. Сэдвийн өрөөнд бүгдөө чөлөөтэй ярилцсан. За ер нь тэгээд залуу үе Ахмад үе юу гэж боддог, Ахмад үе залуу үе юу гэж боддог тухай ер нь гол юм энэ дээр л явдаг л да. За Баатар хуу одоо тэгээд найрахаас наадамд өгөөсэй гэдэг. Энэ бол нэг өсөндөө бас их сайхан найр юм байгаа юм шүү дээ уран бүтээлийн. За энэ Бэкэ болон Балжин миний үеийнх юм байна. За энэ үе ер нь бол энэ залуу үеийнхнээ талаар миний нэг ямар бодолтой байна. За одоо ч тэгээд ингээ хуваагдаад юм шүү юм. Шууд ингээл тийм ирээд амар Би ялуураа дахин шууд л ярьсан дээр шүү дээ тий. би зүгээр ингэж боддээ. Энэ залуу яг зүгээр техник технологи хөгжөөд арай өөр болчлаа л доо. Бидний үеийнхийг бодох юм бол зүгээр одоо жишээлбэл битэр нэг юм энэ нэг саяхан имлэг төвтөр нэг номны тухай ярихгүй юу? Бэг яханд дэмий хийж хаар ингээд өөдөж өглөө гинэ тэгэхээр тэний юм уу чи энэ сайхан боломжийг ашиглаад тэдээ сайхан ном уншаач гэсэн баггүй юу гэж байгаа надад зөндөө ном байдаг. Энэ жишээнээс ахуулаад энэ дэхтэй уншдаггүй байхгүй би мэднэ лээ. Эдний үеийнхэн бол ном уншихгүй мэдээллийг их богино хугацаанд ингээд Facebook ч юм уу янз бүрийн ингээд YouTube-ээс ингээд олоод авчдаг юм шиг байгаа. Ахта ном уншина гэдэг бол бас их гоё юм байгаа шүү дээ. Өөрөө тухай зогсоод тэр номныхаа тухай хэсэгтээ өөрөө бодож шүүгээ тунгаагаад ингээ боддог байх шат. Эдгээр бол зөвхөн мэдээллийг сонсоод боловсруулж амжидгүү. Ном бол зогсоод тухай мэдээлэл амар их суугаар дахиж уншаад юу гэсэн утга байж болох вэ ингээл эдгээр бол яг мэдээллийн 900 амьдарч байгаа учраас тэр тал дээр би жоохон энэ залуучууд жоохон тийм унших тал дээр жоохон хойрох юм болов л гэж боддээ. Та нар юу яагаад ном уншдаг юм? яаж юу н гинт ном уншдаг болчих вэ? Би ч бас уншин штэ. За энэ арай ингэсэн баггүй надад. Энэ юм баггүй та. Би ном уншдаг гутаа номны зураг явууллаа гэртээ байгаа гэрлүүгээ энэ гэрлүүгээ зураг явуулаад бас зургийг авахуулаад явуулсан чи ингээ би харсан чи дандаа хүүхдийн ном. Эхнэр нь хүүхдүүдтэй авчихсан ном байгаа байхгүй. Тэгэхээр яаж ч бодсон тийм чамд үзүүлж байгаа юм уу? Уншдаг гэдэг байгаа байхгүй. Юу ийм баггүй хат. Номны тал дээр бол ингээл та чинь тухайн үед чи утаснаас утасны хэрэглээ байхгүй байсан биз дээ. Тий. Ном л байсан те. Тэр ном уншихаас өөр юу хийх юм тийм биз дээ. Бид нар чинь ном уншихаас гадна энэ интернетийн сошиал орчин харьцаж чинь өчнөө биднэрт олон сүлжээнүүд байгаад байна шүү дээ. Тийм учраас та завтай байсан учраас мэдээлэлээс хол байсан учраас номоо эргэн дахин шүүж, тунгааж, буцаж уншиж, давхар 2 3 удаа уншдаг байсан болов уу гэж би одоо тэгж орж ирж байгаа байхгүй. Ус ер нь тийм шүү дээ. Түүнээс одоо бид нар нэг уншсан номоо дахиж ингэж уугаал анализ хийгээл дүнэлт хийгээд ах бидэрт тийм одоо цаг завч юм уу тийм Тэгэхээр ном унших чи хуучны үе юм болох гэдэг нь үү? Хуучны үе цаг үе дагаад одоо ингээд та нар ч бас ингээд уцаа хол Facebook айгу итгэвтэй болцсон шүү дээ. Тэгээд Facebook орохоос илүү байгаа шүү дээ. Тэнгүүтээ Facebook орохын оронд одоо хууч номнуудаа сэргээж уншаад тэхгүй л бацтай. Гүү ийм л дээ. За Яг л зүгээр санааг таяр буруу ойлгоод байна. Дэмжих гээд байгаа юм уу? Эсвэл ингээд маргалдах гээд байгаа юм уу? маргалдах гээд байгаа юм уу? Бүлийн зөвшөөрөл байгаа л да. Бид нар бас одоо тийм хуучин шиг айгүй их ном унших болчихсон. Ийм Баатаргүйгийн санааг таяр буруу ойлгоод байгаа шүү. Буруу ойлгоогүй. Ном уншдаг гэхээр эрдэм мэдлэхгүй хүн гэж хэлжтэй гэж. Ном унших
Гар утасны хэрэглээ тухайн үеүдээ л байсан. За бидний үед бол ном уншихаас өөр юм байхгүй. Та нарын үед гар утас. Гэтэл ном уншихын чинь цаад үр дүнг баатаргүй ярьлаад штэ. Ямар үр дүнтэй. Ном уншихаар хүмүүс өөрөөсөө дүр бий болгоод бүтээгээд уран сайхан одоо дүрслээ хараад ургуулсан бодолт гэдэг чинь хүчтэй байхгүй юу? Утас ухаад чи шинээр кап авна гэж байхгүй шүү. Тэр зүйл Зүгээр чи мэдээлэл тий ингээл газ гэл үзэл. мэдээлэл танилцсан болохоос биш. Жишээлбэл ном уншиж байгаа би хэсэг зогсоод за тэр дотор тэр үйл явдлыг чинь нүдэндээ дүрслэн харна. Визтэй туршаад харчдаг чинь ингээд визтэй л хардаг шүү. гар утсан дээр нь байх уу? Гар утсан дээр хүний бүтээсэн юм үзээд байгаа байхгүй юу? Ном уншихаар чи өөрөө уулан бодож тэгээд бид нар адилхан үйл дүрлэгтэй шүү дээ. Адилхан үйл дүрлэгтэй учраас мэдээж тийч чи үйл процесс гараад ирэх чинь бид нар нүд уулаад бодсон шүү дээ. одоо ийм шүү дээ. чи арай тэгдэг. Утсан дээрээс үзэж байгаа байхгүй юу? Үзээд чи хүний хийсэнийг үзээд үлж байгаа. Ном бэлтгэж дахин дотроо дүрслэн бодож, ургуулan бодож, фантазилж. Энэ чи фантази гэж өөрөө би фантастик Наад ч юм бол тэгж байгаа хөө. Одоо битээр одоо Бэгийн хэн багш шив блэ? би суур өгшин шав. Тийм. Би одоо Телеграм Димитатор багш шив. Бид нар чи одоо ингээд уншсан үстэй бас өндөл унш. Үгүй та нарын унших гэж юм баггүй. За манай сугар огшууд сугар огшууд мундаг багш, дэмдээ огшууд мундаг багш. Эдгээр бол бас ингээд та нарыг за ийм зохиол одоо Чехов юм уу одоо хэнийг энэ нэгийг уншаа. Достоевский ч юм уу эдгэрийг унш. Тэгээд тэндээс атрибик авч хийж байгаа шүү дээ. Тэр чинь зүгээр тухайн үед хэрэг болсон юм аа л уншиж байгаа болохоос нийт хүн өөрөө ингээд чинь янз янз юмнуудыг уншиж тийм толгойд юм үлдэх болохоос тухайн тэр нэг ажил хийхин төлөө тэр нэг жүжигхэн эсгийг унших бол биш байхгүй. За баярлалаа. Ямар ч юм бид ярианы би хадалтууд Амарсаа ойлгосон. би хадалтууд амар одоо боддгоо байна. бид нар шиг болжлоо. Тэний хүмүүс л тэр зүгээр нэг утсандаа ингээд орцсон те нэг юм ургуулan бодож чаддгүй фантази чаддгүй. Тийм хятад байдаг гэдэг бүр үсмс нь орох ч хонос нь орох ч ингээд цаа ухаад тэнгууд нь ирээд ингээ аваачаа баримтлаад аваачаад нэг газар яд удахгүй тийм болон та нар. Манай Баатар бол залуучуудыг ном уншихгүй байгаад жаахан бас шүүмжлэлтэй хандж байна. Тэгээ энэ асуулт бол нэлээ одоо хамаагүй тавьчихдаг шээ тий. За дараагийн одоо асуулт сэдв асуулт биш. Сэдв үндсэн сэдв одоо эндээс өгнө. Тэгээ тэр сэдвийн дагуу бүгдээрээ ярьж идэх үү. Тэгвэл энэ бол одоо ярих юм бол мөхийн хоёлаа одоо аюул байцлтна. Аюул гой сэдвүүд ном уншдаггүй мохоо. Ном уншчих. Гой сэдвүүдээр ярилцъя. Сүүлд ямар ном уншчих. За нэвтрүүлгийн зүгээс одоо сэдв өгч байна. Ивент итгэгч Хормега. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоол, мартал санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байх нь зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Хормега. Бүх эмийн сангуудаар Хормега. За манай нэг бяцхан болон бэлгийн болон явж байна. За бэлгийн болон за энэ юм уу? бэлгтэй. За зэлэхгүй хүмүүс. За манай Монфагаас өгж байгаа. За энэ нулимс гэд мэдэх бахтай нүдний цалга. Тийм үү. Тийм. За тэгээд энэ одоо бэгч хэрэгтэй хэрэггүй нь мэдэхгүй байна. Үе мөчнээ. Баатар багт хэрэгтэй юм шүү дээ. Үе мөчнээ. Үе мөчнээ. Чи миний насан дээр очиж чи явж чадахгүй заяа. За тэгээ омега чи хэрэгтэй дандаа алддаг байсан. Чи бол одоо бол энэ миний насан дээр очиж чи бүр өвдөр чинь зуураад явчихгүй. За үе мөчнөд хэрэглээрээ. За энэ хоёр доллар. За омега. Омега мартал санаа өвчтэй болсон та хэрэглээрээ. За аавд гоймгаад хэлцүүлж байгаа. Надад байгаа. За энд би үе мөчний юм дэршээ. За энэ ямар ч холстрингүй, ямар химийн найрлаггүй хүүхдийн гойм шүү бэкэ. За хүүхдүүдтэй өгөө. Бэкэ гэдэг баялаа. За тэгээд энд болохоор Richfield гэдэг энэ 6 төрлийн Барзил, Американо тэгэл юу гэдгийг ер нь бол энэ 6 өөр төрлийн кофе байна хэрэглэх үү? Кофе бол хэрэглэнэ. За энэ кофе энэ хөдөө гадаа явахад баригд явахад их зүгээр энэ нэг шотоор нэг шотыг найруулаад эспрессо американо л Тийм байна. 6 төрлийн кофе. 6 төрлийн амт гоё амттай. За ингээ бид бүхэнтэй хамтран ажиллаж бид бүхнийг ивент итгэж байгаа Монфа
компани хамт олонд бас оролцогчдынхаа өмнөөс баярлж байгааг илэрхийлье. За шидэв хөглөө хоёр нүртэй хүмүүс гэж байна. За энэ хүрээнд ярихэд хоёр нүртэх нь за За одоо залуучууд эхлэх. Бэгийн ер нь за Хэдэн нүртэй вэ? Хэдэн нүртэй вэ? Тий. Тэгэл яг гаяг штэ. Нэг 20-хан унтаад Гэхдээ нүүрний тэр тал руу ярих юм бол нэр бид нар ч ихгүй бас олон нүрт хүмүүс байгаа хөө. Хүн болгонд те олон нүр байдаг л. Жижигхэн хүнд бол олон нүр байх л Одоо баг. Гэхдээ гаданд одоо зүгээр нийгмийн харилцаанд оролцож явж байгаа хүмүүс ч гэсэн те нүрттэй гадуур явж байхдаа нэг өөр, гэртээ нэг өөр те ажил дээрээ нэг өөр гэдэг ч юм уу тийм байдаг хаа гэж би бол бодоод шүү дээ. Ерөн зөвөр манай үеийнхэн бол хоёр нүр гаргахыг үгүй яддаг шүү дээ өтрхөө. Тий. Хүн нэгэрэл байх хэрэгтэй. Зангаараа бай. Яг л өөрийнхөө зангаар яг анх ямар байсан тэрвэрээ байл та. Тэгээ чи хүндрэхээр бүр хүнээрээ байлдаа гэж яриад байгаа шүү. Тэгээ өсөндөө хоёр нүртэй байх чинь хүнээрээ байхаас өөр асуудал бол явчихад байгаа байхгүй. Тий. Би бол ингэж боддог. Яг зүгээр бягийг хэлж байгаатай бол үнэ яг бидний үед бол хүн чанартай бай, нэг зангаараа бай гэж ярьдээ. Зүгээр танаа үеийнхнийхийг би ингээ ажиад тахлаар мөнгөтэй хүнд нэг өөр хандна, дараагийн албан тушаалтай хүмүүс нэг өөр хандна, өөрөөсөө доогуур хүн нэг өөр хандна. Ялгуурлаад. Тэг ялгуурлаж Манай үеийнхэнд ч бас биш. Ер нь Зүгээр манай шүн одоо нэг тийм болчиход байгаа байхгүй юу? нийтдээ Чи ч бас тэгж л харьцдаг үстэй. Надтай нэг өөр харьцсан. Үеийнхээ яг адилхан жүжигчтэй нэг өөр харьцсан. Шинэ орж ирсэн дүүнертэй нэг өөр харьцдаг. Тийм шүү дээ. Тэг чи яг чамд бод 3 нүр байгаа байхгүй юу? За байж хаа байж. Яг байгаараа нэг шинэ орж ирнэ үү, дээшээ байна уу, доошоо байна уу би нэг цангараа. Энэ нөгөө нүрийг нөгөө хүндрүүлж бодохгүйгээр зүгээр нөгөө нэг хөнгөн ингээ бодох юм бол зүгээр хандлагаа нэг тэгж ингэж солиод байгаа мудаа л гэж би бол бодоод байгаа. Зүгээр хүн чанар манар тэр бүр уруух шарвах те тийм тал дээр тулах юм бол бас өөр шүү. эвгүй шүү тий. Дээшээ ер нь бас эвгүй. Тэгвэл одоо нийгэм нийтдээ гэж л та хэлж байгаа үстэй. Түнс бол бидний Яг манай үеийнхэн гоо би тэгж яриаггүй шүү. Танаа үеийнхэн гэх юм бол аяг бол танаа үеийнхэн ч над руу орж яриад байгаа. Тэнийг ингээд одоо боо юм болох байх. Би тийм шүү. Одоогийн байгаа нийгэм өөрөө тийм байхыг шаардаад байгаа байхгүй юу? Магадгүй тийм хүмүүс нь өнөөдөр айгуу сайн яваад байгааг би гайхаад идэх байхгүй юу? Хүний аргыг болно. Гэж инээгээл таагаад аргыг нь болоод байна хаа махаа гэлтэй ингээл өдөр шингүү тойлж байгаа ингээл амьдрал ахуйгаа дэвшүүлээд шүү дээ. Тэд нүдэн дээр айгуу сайн яваад байгаа байхгүй юу? Амьдралын дэвшээд хүн үнтэй би яг байгаараа байснараа харчаад нэг за яг вэ тэр нэг тийм дарга юм тэр нэг тийм мөнгөтөл юм байгаа үзгээд бидний их нэг тоодох байхгүй за яг. Тэгтэл ингээл өсөд тийм одоо нийгэм нь өөрөө хүмүүсүүдийг тийм болгоод байна л та. Тэр талаас нь ярьж байгаа болохоос биш танаа үеийнхэнд дангаараа хүлээн зөвшөөрч байна. Үеийг хуваагдал бас эвгүй болчих гээд байгаа юм тий. Тэгээ хоёр нүртэйхэн зөв юм уу буруу юм уу? Гэхдээ зөв буруу гэж байхдаа угаасаа тэгэл аль болох хоёр нүртэй байхгүй л хичээдэг үстэй. Тийм шүү дээ. тийм байхыг Тэр байхыг айлуулах тэгж л Тэгтээ яг одоо нэг юм системчилсэн нэг юм байхгүй болохоор ер нь бас хүмүүс яг юун дээр хоёр нүр яаж гаргаад байгаа тухай ч юм уу те мэдэхгүй байх шиг байна. Одоо жишээлбэл ингэж байгаа байхгүй. Нэг ажил хэрэг бүтээх гэх тэнгууд за ингээд за нэг ажил ингээд эхлээд бүтээх гээд явхад ингээд 3 хүнтэй уулзахад те за одоо юу гэдгийг заавал зайлшгүй бэгийн тэр ажлыг бүтээж өгөх шаардлагатай. Надад одоо юу гэдгийг бэгээс өөр тэр ажлыг хийж өгөх өөр хүн байхгүй болоод бэгтэй би ингээд эвтэйгэн ярьж байгаа нь нүур гаргаж байгаа юм уу? Тэрийг одоо нүур гаргах гэж бодох уу? Гэхдээ ер нь тэгэл гаргач л байгаа шүү дээ. Үгүй харин яг тэрийг тэгвэл тэр ажлыг бүтээхийн тулд яг өөрийнхөө бас яг байна гэд тэр хүнтэй ажиллаа бүтээлэх гэж хийгээд чи галзаа хөөе гэхүү бас энийг яаж тайлбарлах наачаараа айгаа өргөн том сэдв багхгүй юу том сэдв алиг нь бид нар аль талаас анхаасаад болж байгаа жишээлбэл годомжинд явж байгаад сайн мэнэ бодох байгаа тантай зураг авахыг бол би муу байна уу муухай байна уу уудаг хүн байна уу хэн байна надад хамаах би бол ахуулдаг тийм зарим нэгэн усууд болохоор ахуулдаггүй тий гар гарахтаа ч хүртэлийг цэрвэж байгаа шиг энэ ч л хоёр нүур واخгүй юу гэтэл нэг том босс ч юм уу те мөнгөтэй хүн ч юм уу нэг том дарга за сайн нөхөн сайн гэд ингэж харьцах те чи яг нэг хүн байж тэр хүнтэй нэг өөр хэлцээд өөрөөсөө жоохон дагуур хүнтэй нэг өөр харьцаад байгаа шүү дээ энэ ч л хоёр нүур ийм битээ байгаасаа л гэдэг байгаа байхгүй юу те яг шууд хоёрдог те хүнийг ялгуурлан харьцах чинь бол муухай байхгүй те одоо нэг хүмүүсийн бялдагж байгаа хараад бүр ясны дургу хөрдөг юм ярьдаг шүү дээ. Үнэхээр хоёр нүрэл нэг нүр. Харин яг одоо
пялдаг гэхээр бас өөр болчихно үстэй. Ууг нь бол Тэр чинь бас нүүр шүү дээ. пялдагнах Олон гэхээр чи мэд. хувирчин. Тэрийг зөв гэж бид нар бодоод байвал энэ зөв юм уу буруу юм уу гэдэг дээр би бол энэ бол яах юм? Бүгд монголчууд нэг нүртэй байвал гоё шүү дээ. Одоо ингээл Миний хувьд бол жишээлбэл яг байгаад л байсан шүү дээ. Тэ одоо Алдсан жонсон шүү дээ. хүний сэтгэлгээ ч юм уу ийм юм байгаа цагт бол одоо яг нэг нүртэй байна гэж бол байхгүй. хэцүү. Би одоо ингээд ийм олон хүмүүс байгаа шүү дээ. Олон Бидний хүмүүс бол харилцаж шүү дээ. Залдаад байдаг гэдэг шүү дээ. Одоо жишээлбэл ийм баггүй. Би Баатар хуваахыг ингээд бүр сайн мэдэхгүй. Тэгтэл би мэднэ. Тэгэхээр би нэг дээр үед Баатар хуваах нэг кинонд ингээд орж ирчихсэн байхгүй юу? Намайг бүр оюутан байхад нэг кинонд ороод тэр чинь бүр 11 онд баг. Тэр үеэс хойш би ингээд Баатар хуваахыг юу нь бол ингээд хүндэлсэн байхгүй юу? Бас гэд бас ийм нэг ийм одооны хорол юм мүжээг те эр хүн шиг зан гаргаад Баатар хуваах тэр үед ингээд явж исэн удаа ингээд байдаг байхгүй юу? Өөрөө одоо санаж байгаа нэг нүр чи явж шүү. Үгүй. Тэгээд одоо ингэ үзүүлээ л та тий. Тэнгүү тэр үед яг болсон процесс нь ийм. Залуучууд нэлээ кино игээд Баатар хуваах цагдаагийн дүр төрөж тоглолцоод тэгээд явсан байхгүй. Тэгээд за Баатар хуваахаа ингээд дансаа өөрөө ингээд 2 үлээ 3 сцен л орсон. Ингээд ингээ гэсэн чи хэрэггүй миний дүнэр наадхаа ингээд ойр зурх хамт ашигла ах нь бол босоо амжилт төсийгээд яваад өгсөн байхгүй юу? Яг ийм бодит энэ бодит зүйл байхгүй. За энийг би одоо Баатар хуваахад яриад өнөөдөр ингэж сууж байгаараа энэ долгоналт юм уу пялдагналт уу? Пялдагналт. Тухайн үед чи яагаад хүн амтнд баяр үргээд баяр байна гэж хүн амтнд хэлээд чи Баатар үгүй энэ зан чанарыг чи үнэлж хүнлэг. Өнөөдөр нүрийг харчаад чи энэ тухай ярьж шүү. Угүйс би нэг өөр хүмүүст ярьсан угүйс. Чи одоо тэгж чи урд нь надад яриаг шүү дээ жишээлбэл. Үнэн биш дээ. Тухайн үед тэгсэн бол Баатар хуваахтаа та нар баярлаа гэдэг хэлсэн юм уу? шүү дээ. Пялтоналт биш шүү дээ. Хэцүүгаас дээ бэлээ. Ер нь бол зүгээр яг ингэдэг л дээ. Би бол ингэж боддээ. За үнэхээр хараад те хойдолтой спонсор байхгүй тэгээд нэг одоо нэг юм ингээл их хөрхи шууд мэдрэн штэ жүжигч юм чи те хэцүү эмзэгэл байгаа юм байна да. Тэ за тийм бол би нэг үнэрхэл ингээл яс хатуу зогсоод байхгүй. Бахад байгаа л энэ ихлээр одоо яах вэ те тэгвэл одоо те энэ бол ингээ яваад тэгэхээр ингээ яваад идэх байхгүй. Ингээ яваад тэгэхээр бүр хүмүүст яриа очгоотой болчтой юм тэгээл болчтой. Энэ бас андуурч даварна. Энэ хүн бол байнгын юм бэ. Энэ бол бас буруу байхгүй юу? Би бол байгаа нөхцөлийг мэднэ хэцүү байгааг залуучууд дан залуучууд байгааг мэдрүүл тэгэл тухайн үеийнхээ нөхцөл болцоодоо тааруулаад явчихдаг. Ойлгохгүй. Гэхдээ ихэнхдээ одоогийн залуучууд бол ойлгохгүй ингээ болчтой юм аа ингээ нэг тийг ахт байна. Тэр нэг зөвүүн л дээ. Миний дургуурдаг бас таа тийм үү. Хүний өдөрт юм ярьж чадахгүй болохоор юм ярьж чаддгүй болохоор тэрэнд нь дөрөөлөөд давардаг. Тийм. Тэгэхээр ер нь бол энийг ингээд нэг бас ялгаж салгах хэрэгтэй болчихсон. Би одоо за миний хувьд гэх юм бол би бол айл болох тэхгүй хичээж одоо зөв амьдрж явдаг. Тэхгүй хичээж айл болох хүнд муухай зан гаргачихгүй юмсан тий хүнийг хуурчихгүй юмсан итгэлийн алдчихгүй юмсан гэдэг юм тэштэй явдаг л та хүүхэд дугаас ээж аав гэрийн хүмүүжил бол тийм нөхцөл байдал нийгэм рүү ороод би харилцаанд ороод явж байгаа шүү дээ олон шат даваа явж байгаа надад зайлшгүй тийм баг зүухээс өөр аргагүй байдалд оруулах би яах ёстой тий одоо шил би мэдэхгүй шүү дээ тий яах ёстой зүөх ёстой юм уу л ах шүү дээ хохир нөгөө хингоо хэлдгээр нөгөө пурбот талигаас ламын хэлдгээр ад жаргалтайгаар хохир гэдэг чинь нэр байхгүй. Бас амар үг тий. Энийг бид нар хийж чадахгүй байхгүй. Хохир ламс чадахгүй байхгүй. Гэхдээ ер нь хохир гэдэг юм биш. Хохир ламс чадахгүй. Тэгэх юм бол одоо бид нар нэг юм хохирохгүйгээр босоод ингэх юм бол чи улмал юм. Миний зөв английн дуршлах шүү. Чи нэг удаа хохирод үзэлтэй. Ам биш сая биш. Яах. Энийг та нар хийж чадахгүй. Уусч чадахгүй. Сэтгэлийн үсэн тий. Гэтэ наад чинь бас ингээд цаашаа одоо ингээд 40 50 гараа та нарын насан дээр очисон цаг магадгүй ойлгож байгаа. Тайвшраад хичнээн ядар зүдэрсэн ч томорсон ч. Гэтэ хүн томорхоор нэг хөрөнгө эрт албан тушаал хүнийг эвдэрдэг л баг л та. Одоо бид нар эвдэрх л баг та. Би одоо ерөнхийлөгч болчихсон. Үгүй одоо наад чинь бол ийм үг байсан шүү дээ. Одоо ингээд хүмүүс мөнгө гэхээр эвдэрдэг гэл юм яриад байгаа хгүй. Тэнгүүд наад чинь бүр нэг зөв гарсан байлээ. Яг мөнгө бол уг хүний дотрыг л гаргаж ирдэг л юм. Тий. Мөнгө бол угаасаа тийм дотрыг гаргаж ирдэг болохоос тэр хүнээ ингээд амар баяжингуудлаа. Тэр дотор нь юу? Дотор нь тийм л хүн байсан байхгүй юу? Би нэг юм л жишээлбэл бүгд адилхан шүү дээ. Жишээлбэл энэ улс төрчид юм байхгүй юу?
Улс төрчид ингээл ингээл ард иргэдтэйгээл хүүхдтэй зураг авахуулаад хөгсчүүтэй зураг авахуулаад гоё игээл тэгэл цааш яваад налс байдаг аваад ирлээ. Тэг. Гэл юм цацаал. За тэгээд одоо багтаа болсон уу баггүй болсон уу яаж яа. Баг нэг наад багч би бол одоо яг одоо зөв тэгж амьдрахаас өөр аргагүй юм байл гэж хүлээн зөвшөөрч байна, ойлгож байна. Яг зүгээр яг бидний үед бол яг тийм хүмүүсийг жоохон дургу байсан. Нийтээрээ тийм хүмүүжил гэх юм уу анханасаа тийм бидний тархинд цуулгасан юм тийм байсан. Одоо бол тийм биш байна. Одоогийн нийгэмд бол нэг үтийл нийжгээд ингээд нүүрнүүдээ кармалаа цүнхлээд явж явах хэрэгтэй. Харж байгаад энийг зөвгөөд энийг зөвнэ. Тэгээ яг тэгээд явах юм бол чадахгүй амьдрал дээр таасан. Үндсэндээ суур гэр бүлийн хүмүүжил ийм учраас бол бидний үед бол чадахгүй. Одоо та нарын үед бол одоо бүгдээ үед бол чадна гэж хит хитэн нүртэй болъё гэж яриа л та. Жишээлбэл за эрхэм үзэгчтэй бүгдээ энэ цаг үеийн байдлаар шалтгаалаа олон нүртэй болъё. Яг амьдрал дээр тулвал бас чадахгүй ш. Одоо ингээд тоошоо дахиад л одоо хүн төрлөختөн төрөөл те. Дахиад шинэ үе давлгаалал ирнэ шүү дээ. Тийш одоо яаж хувьсаж өөрчлөлтөд одоо хэдэн мянган багтаа болцсон байхыг үүсэхгүй шүү дээ те. За тийм ээ. За nice. Ивент итгэгч Кормега. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоол, мартаж санах өвчтөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх имэн сангуудаар Кормега. За наатах чинь бол өстө нэрээ. Өстө зөвөр тэгэл гоё шүү. хинээс хэлэх. Би бол Баатархугаас эхлэе гэж бодож байна. Баатархуу бол өндөр бол бидний үе дотроо бол бас л стилтэй. Сак Уран байсан. бүтээлч тий. Танаар гоо сак гэж ярина. Гэхдээ нэг өөр талаас Амцлаг шин чамирхаад байгаа юм шиг тий. Ер нь бол зүгээр бидний үе бол стил гэх юм баггүй нэг л төрлийн форм үүсдэг одоо 10 жил жишээлбэл Тэмс техником терапи болтой нэгдсэн журмуудтай бүх юм адилхан тэгцээ журмуудтай Батаны нэг нь малгайгийн нэг нь гутлын нэг нь өмдийн нэг нь тэгэн гута дэвтрийн нэг нь балын нэг нь бүх юм чинь улсаас өгчдөг байсан байхгүй яг канонц ингээд хүүхдүүд явдаг байсан байхгүй. Одоо ингээ стил имижийн хувьд ингээ ярихаар би бол ингээ Баатархуг надад стил имижийн талаар ярьдаг байхгүй. Чи яхан доо наад дээр тим юм өмс те. Энэ дээр ийм өмд өмс. Тэгээд ингээд ийм цав зөмсөөд тэгээд ийм байх хэрэгтэй. Яг урлагийн үнэ талаас нь надад бол ингээд одоо дүү учраас хэлээд нь шүү дээ. Тэгэн гуутал заяа. Яг хувцлалт гэдэг яг бүр тийм амар чухал хэрэгсэл ч юм уу одоо тийм юм одоогийн үед байх болцсон бохгүй. Тэр хүн ямар хувцастай байна одоо бид нар ярьж штэ Баатархуг нэвтрүүлэг эхлэх юм нэрсэн бохгүй. Ухаан хувцаар нь үдээд ухтаад ухаанаар нь үдээгээд тэ. Одоо тэр юу ч юм байхгүй болцсон. Яг үнэг амлаа заяа. Хүн ямар хувцастай байна уу хамаагүй. Яг өөртөө дотортой нь л ингэж харилцах сонирхолтой. Түүнээс амар гой ганга хувц өмссөн гутал энэ ямар гой ганга хувцтай үнтэй энтэй нэг ингэж нэг өөр харьцсан байсан гэдэг ч юм уу. Тим юм ачаа тэш ядаргаа ч юм уу тэгмж үүрж явах болцсон. Одооний үед бол тэг яг зүгээр би бас ингэж боддоо зүгээр яг манай гэр бүл даав ээж хүмүүжлэхдээ байгаа хувцас цэвэрхэн өмс. Энэ дүүдлэгтэй өмс. Форми чинь бол энэ дүүдлээ 2 давхар энэ дүүдлэг гарах энэ дүүдлэгийн уртлын юу зөөрөх те. Чи энэ дүүтгэд чи бас учраа шүү дээ. Маарал тавиал жишээлбэл одоо бидний үед бол тэгээ өмднийг бол дотор талыг эргүүлж аваад яг нөгөө нэг юм нуглаас шүү дээ. Одоо ойд бишээ нуглаасаар ингээд барааны савнгаар ингээд төрхчээд тэгээ буцаагаад гаргаж ирж байгаад маарлаа тавиад энэ дүүтгэлэр тэр юу гардггүй байхгүй юу? Энэ дүүтлэг гардггүй байсан байхгүй юу? Одоо ч нэг тийм айхтар энэ дүүтлэгтэй юм өмсгөж баг болж энэ дүүт хийж болж нийгэм хувьсан өөрчлөгдөж байгаагаар гэхдээ хүн нийгмээ мэдэрч одоо байгаа орчингоо мэдэрч хүн хувцлах хэрэгтэй байхгүй юун дээр очих жаавал яах жаавал хэддээ уулзах жаавал ямар хүнтэй уулз тэрнээ тохирол хүн хувцлах хэрэгтэй. Тэгэхээр тэр хүндээ айгүй сэтгэл гаргаж ийн гэсэн үг. Хүнд тэгэхээр Баатархуу стил имижтэй байна гэд бид нар яриад байна л та. Гэтэл энэ чинь цааталтаа Баатархуу хүмүүсийг
төдөжнээ яаж ийн хүндэж байна гэсэн үг байхгүй стил юм. Бидний ч үед ч одоо бидний залуу байхад үед тэгж ярина үү бид нараас таяр битэрийн амьдрсан амьдрал хоёр нууд арай болоогүй шүү дээ. Нэг насаж иж одоо байх шүү дээ. Нэг нугалж иж хугацаа амьдрш ирсэн шиг хугацаас орж иж тийм ээ. Тэгжээж бидний наснаар очих гэж. Бидний үед стил юм шиг жишээлбэл 10 жил би одоо үсээ яваад гэсэн. Одоо нэг шиг юм лак вакус мокс байхгүй шүү дээ. Сахартай ус шүү дээ. Элсэн сахартай усаар ингэж ягаад илээд ингэж хэвлдэг. Юунд оруулах? Юунд дас төрөхтэй. Одоо лактол. Юусын дас төрөхтэй. Юунд дас төрөх нь. Зон бож гоё сони юу яриад хоёлаа тий. Хоол сайхан Тэгээ баатрын өдрөө ярьлаа ингэж бараан савангарын өглөө онтохтой гудсан дараа өмдөө ингэж тавьчаад орой онтохтой. Тэгээд унтаад өгдөг гудсан дараа. Өглөө босоход эндүтлэгтэй болсон. Биений дулаанаар. Одоо бас стил имиж үүстэй тухай үед. Тийм үү? Жишээлбэл одоо бидний үеийнх жишээлбэл би бол охиныгоо одоо хүүгөө ингэж загнажсэн үе байдаг байхгүй. Нэг тэрко шиг нарийнх юм юмсаар хар өмд өмсөөл тэ. А гэтэл би танаа үеийнхний тэр стил имижийг ойлгохгүй байсан байгаа байхгүй юу? А гэтэл аандаа ингээл чинь нэг тодорхой жижиг цаг хугацааны хувьд бол өөрөө тэрийг өмсөд эхэлж байгаа байхгүй юу? Тэ? А гэтэл пүүнт та шуудаа өмссөн юм уу гэх нэг одоо нэг газраар нэг юм дээр нүү пакет шиг тарпиз өвж ингээл шороо бусгуулаа ингээл өмдөө дээш нь татчих болдгүй юм бах та гэл тэ. Ингээ харахад баг ац нь гарцсан, давсг нь гарцсан, дээш нь өмнөний өмнөөс ингээ дээш нь татаад өгчмөр санагдал тэ. Иймэрхүү ингээд аглаанда ингээд бид нар чи ингээд зөв одоо энэ цаг үед ийм болж байгаа юм байна. Окей. Тэгвэл би бас ийм болох хэрэгтэй юм байна. Гастай тийм ховц хараад идэг болцсон байна шүү дээ. Би одоо ингээд охинтойгоо ярьдээ. Нэг ийм юм гэлгүй наач одоо бишээ та зүгээр нэг ийм одоо өргөө юм давдаа ийм юм болчоод байна. Одоо шилэлтэй та хоёрын нэг гачин нэг ийм пүүцэг юм байдаг чи юу ч үлээ. Би бол яг new plus бишээ тэр нэг ийм нэг юутай нэг ийм ямар одоо би өөрөө new plus өмссөн л байна л да. Алтан гэрэл аагийн өмсөд өгдөг нэг юм кет юм уу юу юм. Once. Тэгээ би бодож байгаа. За ер нь харахад нэг тийм дээр ядарцаа юм уу кет өмсөө яваад байгаа юм шиг л бодож байгаа байхгүй гэтэл тэр нь бод. Одоо бол гэхдээ ингээд би урт устэй залуучуудыг харахад гоё харагддаг шүү дээ. Гоё шүү дээ. Тэгэл үсээ нэг гоё. Одоо нэг яг нэг ретро те нэг юм хойдлон юм урт те нэг тийм юм үтэй стил. Би бол амар гоё харагддаг. Одоо би рок гэж харддаг байхгүй. Би бол тийм стилтэй байхыг хүсдэг байхгүй. Дотор хүн маань тийм стилтэй явахыг хүсдэг байхгүй. Сав гүмсөө те зузаалтаа гуталтай тэгээд тэгж явахыг хүсдэг боловч би ч гэр бүлтэй те тэгээд нэг ийм ажил мэргэжил хийгээд явж байгаа намхан тэгээд чам зогхгүй. Тэгээд одоо үед хаа тэр нэг юм намхан ерөөс хамаахгүй чи арай бат зузаалтаа гутламсгал би метр 80 хангалттай болчихно. Одоо би даалтай. Ийм хүн ийм ус тавьчих явахлаа чи яах юм бэ? Бид хэрэггүй тэр чи гоё өндөр заяа царайлаг тийм хүмүүс харин баашгүй наваа ингэ дээрээс хойш ингэж яриад байгаа байхгүй. Би чи өөрөө мэдээд ургуулж мурах байгаа юм биш үү? Ахын дочистэй өндөр биш гэх юм царайлаг биш гэх юм. Тэгэхээр одоо нэг өөрөө нэг царайлаг стилтэй байсан юм хөхөр дээр үеийн зургууд харахад нэг бас нэг те дээр зургууд биччихээ. бас нэг нэг хэсэг залуучууд бүгдээрээ өсөө ингэсэн байдаг шүү дээ. Манай хоёр ч ер нь яг тийм ингээл те. А бидний үед бол тэрийг чи панк гэж ойлгодог. Панкуд бол бүр ингээ босгодог байсан байхгүй. Тэгээ би ингээ гайхаад энэ дахиа шиг энэ яах юм болоо гэсэн чи сүүлдээ нэг хэдэн жилийн дараа өөрөө өсөө ингэсэн. Яаж явж байгаа юм чи те бас нэг ингэж мингээд нас нэг гэлдээ босгоод ингээд байгаа маа тэр хүн нэг юм тухайн цаг үеэр дагаад явчихсан шүү. Тэгээ стилийг би ингэж яддаг. Хүн өөрөө биеийн пропорц зогсон царайндаа таарсан ямар хоц өмсө тэр л өөртөө таарсан стил. За тэр имижийг өөртөө бүрдүүлэх ёстой. Тэгжээч хүнд нэг бас нэг би баатах байх нэг юм стилистийн тийм бэж хачуу орсуулж яваад бол муухай шүү дээ тийм үстэй. Амар нэг юм одоо би одоо ямарын бол хүнийг бол тэгж хэлж болохгүй. Өөртөө зөхөөгүй жижиг амар гэр цал тэрэндүүдийг өрдөөс ингээл малханаас авахуулаад фотвол бандаж логонууд энийг харуулсан байдаг тэр жоохон эвгүй байдаг тийм ингээл
гэгүүх нэг баяжцсан болсоо нэг тийм огцон тийм хүмүүс явж идэг байхгүй. Ямар зохиогүй. Хүн айгүй гоё даруухан брэнд биш байж болно шүү дээ. Өөртөө зогсон цэвэрхэн өмсөх хэрэгтэй байхгүй. Тэгээд болоо. Тэн донд урлагийн юм яваад байна. Тэр жогсон гэдэг юм яриад шүү дээ Баатар. Тэгэхээр та нар бол одоо хувцс хамаагүй болсон ухаанаар нь үтэх гэдэг ингээд тэг бас тийм биш шүү. Гудамжаар би ингэж ойлгодог байхгүй. Жишээлбэл гудамжаар хүн заяа эмгэг твтж байгаа юм шиг хувцастай яваад идэх байхгүй юу? Би бол өөрөө миний бодол тийм байхгүй. Одоо жишээлбэл нэг тийм хэлхээсэн юута тэгэл нэг таавч өмсч нэг макта закта тий. Тийм бодвол чинь бас хувийн нэг тийм байж болно. Соёл байх хэрэгтэй би чинь хотын соёл байх хэрэгтэй үстэй. Тэ? Макта гэцээ гаргацсан тэгэл тэгэхээр хуурж ирж нэг таавчиг уугуулсан тэгэл ингээл хөл нүцгэн тэгэл нэг яг гэр дотор юм уу эсвэл эмнэлэг дотор яваа юм чиг. Тэгж яваад идэх байхгүй юу? Тэгэхээр бас нэг тэгээ хотын соёл гээд ирэх юм бол бас яана л да. Одоо жишээл бид нар ингээд Англи руу явсан шүү дээ. Англи руу ингээд тоглолтоор явбал Европыг чинь ингээ хаашаа шовчилдаг тийм хүмүүс гэж бид нар ингээ ерөөхдөө ойлгодог шүү дээ. Гэтэл тэнд бол өдөр тутмын амьдрал дээр үнэхээр ингээд бүр үнэхээр стилтэй шүхэр мөхөр барьсан, таяг маяг барьсан те ингээд шил мэлэнч хүртэл гой цаг магтаа хосолцсон ингээд үнэхээр гой харагдаж байгаа юм. Ингээд дончтой мангар гой дончтой. Тэгээд хотын соёл гэдэг ингээ яриад ингэх юм бол одоо тэр те тэгэх юм бол үнэхээр зөвшөөрөгдөө те. Тэгэх юм бол одоо бид нар нийтээр гой хувцлах юм бол гадныхаа ирэхэд ч юм уу харахад ч юм уу гой харагдах болтой урлагтай болж стилтэй Монгол хувцсч бай, Европ хувцсч бай тий. Тэгээ би нэг хөндлөх асуудал байгаа юм л да нэг л та. Хөндлөхгүй бол хаашааш. би нэг өөрийгөө хөндлөж байгаа байхгүй тий. Өөрийгөө хөндлөж өөрөө одоо чи манай ихнэр лав гэдэг. Чи чинь урлагийн хүн. Олонний нүдэн дээр ил байдаг. Сайн юм, үнэтэй юм тий. Болцоогоор өөрийгөө гоё хувцалж олонний нүдэн дээр явж байгаа юм чинь чи гоё хувцал гэдэг байхгүй юу? Тэгэхээр би бас дотроо бодд их нэртэй нэрээ тийм бас нэг юу шүү дээ. Тэгээд би за баярлж л өгдөө. Би оюутан багтаа оноонд орсон. Чи миний нэг Google дараахан болтойтой Google молготой зураг мөр явдаг гэж санах. Тэгэхэд нэг юм илгэн саарл гутал өмссөн байхгүй цайвар саарл. Тэгсэн чинь амар хар болчиход байдаг. Илэг чинь дорхоноо шороод татаад тэгэнгүүт нь би хөөх болгоод. Яг ширнээлээр будаад гадна чинь нөгөөдхөө. Илгэн гутал гаднаас ширнээл авчдаг. Айгуу гоё хөөх гуталтай болчихгүй. Гангараа сургууль дээр очиад ингээл оройноор гутлаад байсан чи арьс хүртэл хөөх бол арилахгүй надсан. Тэгээд зөвхөн бол мод иргэн гэж байдаг шүү. Иргэцэн шүү дээ. Тий, жишээлбэл тарпиз, тарпиз, балтуурам гутал тэгэл одоо амны цагаан гэдэг чи одоо кеп меквинүүд байна шүү дээ. Тэгээ буцаал эргээл өргөө буцаал нариум тэгэл те хамаад иргэдэг. Тэгээ бид нар арай л юу хүмүүсгүй байна те. Тийм. Модыг ингэж эргүүлчихдэг юм билээ шүү дээ. Одоо ингээд нэг 20 жил яваад 10 хэдэн жил явангууд нөгөө загвар зохион бүтээгчнэр чинь буцаад хууч нөгөө 70 80 60 оныхоо хувцас стилүүдийг ухдаг юм байна. Тэгээ харангуутлаа одоо цагийг жоох ингэж харьцуулангуутлаа жоох өөрчлөөл тэгэл ингээл шахаад Тэгэхээр л би яагаад гэхгүй нөгөөг хэлэх гэдэг байхгүй. Энэ хажууд нь байгаа юм шиг яриад байгаа шүү. Ингээл 78 он гэрэл харддаг юм байна. Тэгээд гар зургийн яг цог байж. Тэгэхээр би энийг юу гэдэг вэ? Судлаад байсан чи Тэгэхээр би одоо юу гэдэг вэ? яг би тэр үедээ судалж тэр үед нь жоохон судалж тэр үед чинь судалгаа ингээд биднэрт байгаа хгүй. Яг одоо New Plans гэдэг энэ загвар байгаа хгүй юу. За одоо ингээд Баатарбахын өмсөний New Plans болонгууд 22 оны загвар 21 оны ч ингээд тэр үе тренд болж исэн ингээд загвар ахгүй юу. Тэнгүүд энэ чинь 22 21 онд нэг хүн гаргасан байгаа шүү дээ загвар зохион бүтээгч. Тэрийг л яриад байгаа л асуудал шүү. Тэгээд хуучны юм уул болж юу шинэ юм зул болно гэдэг шиг л байна л да. Стил имижийн тухайд ярих юм бол тийм ээ. Нэг сайндаа одоо юу бид нар чинь монголчууд мах идэж байна. Үүлзэнгүү мах иддэг. Гэтэл 100 мах иддэг байсан, сагаа иддэг байсан гэл. Тэгээд иддэг шүү. Тэгсэн чинь явж хөрөгчгүй юм чинь яахаа сагаа идэл иддэг шүү дээ байхгүй юу? Тэгтэл борцолдог нэг мах гаргаж утаж байгаад идэнэ. Тэгээ борцоо идэнэ. Монголчууд олон зуун жилийн турш эрүүл холдож ирсэн гэдэг дүгнчихэд байгаа байхгүй. Гэтэл нөхцөл байдал нь өөрөө хөрөгчгүй учраас мах өмхирчих учраас
одоо хон ядлахгүйгээр цагаан эдэгээ түлхүү иддэг л байсан байгаа байхгүй амьдралын хэм маяг. Тэнгүүд аль үшээ одоо өнөөдрийн шинжлэх ухаан энэ эрүүл хооллолтыг мэддэг байсан шиг яриад байгаа жаахан надад Гүү одоо ирүүлсэн үнэлэлт юм шиг санагдаад байна. Тэнгүү тэр үл чинь өвөл болтой дөрөв үлэлтэй манай чи өвөл хүүтэнд мах ингэдэг юм байна гэдгийг хүмүүс ойлгоод зойр мойр ухах ч юм уу тийм арга чарга байхгүй юм уу? Тэгээд 100 зөөр ухаад яах юм? Махаа гэх юм уу? Тэгэл адилхан өмхий үзэхгүй юу? Одоо бид нэр 100 ингээд нэг юм би тэгвэл тийм газар очиж үзсэн юм чинь 100 голын ингээд юу даагуур эрэг даагуур хөлдөн Тэ шинэ гаргасан махаал тэгээ хэд хоног л яа. Түүнээс биш ямар байнгын тэрийг ингээ байлгаад зунжингаа эднэ гэж байхгүй шүү дээ. Тийм ээ. За баярлалаа. За эсвэл фактлаа. Ивент итгэгч Кормега. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоол, мартал санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байх нь зөвлөв. Эмчилгээний өндөр тунтай Кормега. Бүх эмийн сангуудаар Кормега. За уултны тухай одоо би ер нь бол огт пиа уугаагүй. Ер нь амсаагүй 7 жил. Сэдв юу лээ? Уулт гинэ. 7 жил. Тийм. Бүр пиавч уугаагүй. Тэнгүүд яг Мондоо биш шүү дээ. тэнгүүд ингэж ер нь одоо цаг чинь тэгээд уух чинь жоох модноос гарцсан байхгүй. Юу ч ч тэгэхээр 25 өрөө ууж исэн байх нэ. Грац нь багасаа. Оюутан багт уусаа. Үнэхээр Би ямар юуш ууж исэн. харин тийм. Зүгээр пион халанган дээр гитарж ирсэнгөө санаж байна. Сандаг. Би мэддэгчгүй тэр чинь залуу. Одоо ингээ 7 жил би юм уухгүй гэж ярих аюу сонир. Мундаг одоо ховор шүү дээ. Гэхдээ одоо залуучууд ууж исэн шиг ярьж Ер штэ. нь бол одоо чи залуучууд чи пиамя бол уугаад дээ. грац нь багассан байхгүй. Тэгээ ер нь бол уухгүй 7 жил бол. Өөрөлд урд нь амар ууж исэн шиг санагдаад штэ. Хөөх нэг юм ярихад Аав хүний хувьд бол тэгж бодог. Чи бид нар бол уулгүй хэдэн жил болж байгаа гэж ярил одоо хэд юу. Би бол уулгүй хэд тонч л гэж ярьсан. тэнгууд одоо танаа үеийн уултмуултыг яг хоо сэдрэг ярихад амар байсан. Би бол бас яг Аимшигтай. уухгүй бас 10 жил болцсон байна. Мундаг. Тийм. Бас амсахгүй болцсон. Оо за. Яг бас нэг эрүүл мэндийн шалтгаан гаргаад хүн чинь амьдаа ярьтай. Тэгээ ер нь тэгэл Гэхдээ 10 жилийн өмнө бол бас наадаг л байсан юм шүү дээ. Манай энэ бол 2 пиамнаас илүү хэтрэхгүй. Тийм. 2 пиа уух юм бол маргааш нь нэг сар арих ууцсан хүн шиг хордож шаарддаг. Харин тийм хэлбэр дордог юм баггүй. тий одоо тийм болцоо. Тэгээ яг Одоо тийм болчиход байна. тэгээ Одоо хөгшрүүд байна. тэгээ би яах Энэ бол уудаг байсан. зүгээр би бол ингэж боддог юм л таа зүгээр бидний үед бол одоо гэл уулт гэдэг чинь Тэгэхээр та нарын үед бол тааруулж ууна гэдэг бол байхгүй байсан. ер нь бол ууж исэн бид тэр үед хэлүүлдэг. Одоо тэрийг гайхуулж ярих нь утгагүй болчихсон. Гайхуул зүгээр л байна л да яг. яг үдчихдээ байсан юм уу хоёлаа? үдчихдээ муухай юм болов уу гэж бодож байна л да. Гүү. Жохон гайхуулан гутлаа ар дээр нь зүг буруугаа ярил л да. За бас тэгж болох юм ба тий. Тий. Ер нь бол уугаад ханчгаараа л ууха болчихсон. Би нэг амар юм сонссон байхгүй юу? Тэрийг аав өөрөө ярьж одоо март. Парны халуун усаар спирт найруулж ууж исэн гэдэг. Яа. Би тэрийг Яг сонсоо. спирт найруулж тий. Ер нь спирт найруулж Парны халуун усаар шүү. Тэр үеийн парч амар халдаг үзсэн шүү дээ. Манай ингээ юм байлаа. тий. Тэгээд тэгсэн чи тийм сонсоо би бүр итгээгүй л дээ яг үүндээ. Тэр үед чинь Удлаа ярьж ийн. арих картанд орцсон заяа. Бүх одоо хүнсний бүтээн картанд орцсон. Тэгээ бид нар чинь Германы Ареал гэдэг спиртийг 5-аас 6 шил арих болгож найруулж цагаан сараар хэрэгэлдэг тийм үе. Нэг арих байхгүй учраас одоо бид оюутнууд юу болтох вэ? Ирээдүйн оюутнууд. Тэгэнгүүт бид нар нэг шил спирт болонгуудаа уух аргаа болох гээд канал дээр дадлага хийчихсэн. Хавар. Тэгсэн чинь ус байдгүй. Хөдөөс парны ус байхгүй. Юу нэ карантин ус байхгүй. Тэгээд нөгөөдгөө яаж явах вэ? Тэгэл гаднаас цас оруулж ирээд хайдуулаад уух гэсэн чинь нэх баялаар юм ус. За боли. Яг хогч мега бүгдээр би нэг юм олдоо яваа гэдэг. Канал дээр павильон дотор ханны нэг хий авдаг парны юунаас шажгансан хал ус. Тэг чи мараг 70-80 гараас ирээд төмбөнд осоод авчраад нөгөөдгөр жижиг ягаар нөгөөдгөр найруулж уучсан. Тэгэл за ингээд сүн бишээл. Оочтой дуух. Тэгээд хийгээл ингээд хамгийн гол сүн за ингээд за мантгаа Тэр дотор мантгаа ингээд ингээд орсон байгаа шүү дээ. тэгэл за мэндэ төлөө гаалаа.
Энэ нь Гэхдээ ууч идэх халуус шүү. Яа. Ууч уучхаа чи баг хөдөлж чинь. Гэхдээ зөвхөн тийм үе байсан байсан. Хавтгай байсан юм аа нийгэм. Яг нэг үед хэд нийгэм хавтгай байсан шүү. Одоо сайхан болж бас. Тий. Одоогийн залуучууд бол уухаа болсон. Энэ бол ийт нүдэн дээр харагддаг. Тэгээ эрүүл мэндэ бодчил архины хэрэглээ уулт гэдгийг бид нар одоо хэрэглэхээс биш баяр ёслолтын үеэр гэдэг бол бас биш шүү. Тэгээ би жишээлбэл нэг өвөр Монгол надад хэлжсэн л да өглөө босоод нэг юм жүнцтэй нэг шүсшил юм байгаа шүү дээ. Жүнцтэй ингээд уухлаар ам дотор нэг хонсон бактериудыг бүгднийг аваад тэгээд хоолоогоо цэвэрлээд нэг ходоод руу орохдоо ходоод дотор юм нуглаас хүнээс хойш тэрний завсраар ороод ингээ бүх бактериудыг аваад өглөөнийхөө бицэлтэн дээр гараа авчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зөв хэрэглээ байгаа байхгүй. Гэж хэрэглэв. Тэг гэж хэрэгэлдэг. Хятад хүн хоол юугаар хуурсан, ямар юуны махын мэдэхгүй шүү дээ. Тэрнийхэн дараа бас нэг жүнзийг уудаг. Энэ бол бас нэг эрүүл ах уу өөрийнхөө аюулгүй байдлаас хоолны хордлого талаас ингээд хэрэглээд байгаа байхгүй юу? Манайд болохоор буруу хэрэглээ болчиход өглөө би бол одоо нэг жүнжиг очих. Хоолтойгоо зөв ер нь хэрэгэлдэг хэрэглээ манайд. Өглөө нэг жүнзийг хот орой жүнцтэйгээ Болохгүй шүү дээ. Тэгээ одоо цагаан сараар бүр согтуу хүмүүс баг харагдахгүй. Байхгүй бас. Айлд ороод уухаач байсан. Одоо жишээлбэл манайд одоо ингээд манай хамтлагийнхаа ер нь нэг зэгээд 20-30 түүхэд ирнэгээ тооцоолоод ингээл юм аавал яг нэг хуучин сэтгүүгээр бодож ш бол дотроо баатар хуучин нэг хуучин дээр үеих шиг ахиухан юм бэлтгэхгүй болоос болохгүй 20-30% ирнгээд бэлтчихэд хаад нэг шил арих задлахад нэг иймхээ тэгээд тундуунууд нь тэр чигээрээ дүүрэн ингээл гараа авчих. Тийм. Ийм болцсон байхгүй. Энэ бол яг ярилцсан бол ярилцсан баг уу? Хүнд үн сэтгэлээ. Би тэдний мэдлэгийн хэмжээ энэ За ингээд манай үе танаа үе подкаст маань ерөнхийдөө төгсгөлийн болон руугаа орж байна. За ингээд бидэнтэй хамтарч ажиллаж байгаа манай энэ одоо ширэг зассан гэх юм уу те бидэнтэй хамтарч ажиллаж байгаа ресторан бол Браво ресторан байгаа. Бравогийнхаа баярлаа. За ингээд урилгыг хүлээж авч ирсэн эрхэм хоёр зочиндоо Браво рестораны хоочийн гарын хоолой дайж байна. За, пицца гэх юм уу? Пицца тоо. Эхлээ хуушураа идчихээг. Үе ирээл та хоёр пиццагаа манай үеийнхээ хуушур. За тэгээд танаа үеийнхэн ч бүтэхгүй хүмүүс байд юм байна дөө. Яа гэдэг юм. Танаа үеийнхэн ч бүтэхгүй хүмүүс байд юм байна дөө. Ой. Яагаад чи байхгүй. За тийм ээ. Үний юм уу? Үнэ за үний юм. Явж арга. Аавчтай тусгай болоод. Бидний үеийнхнийг ер нь далдраасаа гэдээсэн анхныхын комментиг постыг хэн бэки юм бэ? Наад 80-аад оныхан байхгүй болж байгаа. Тэр яг муухай тийм. Амар муухай. Гэхдээ яг комментээр харахаар ингээл тийм хүү коммент бичиж байгаа хүмүүс маа баатарх үеийнхэн бас амар бичдэг те хаа үнэгээ хэлэхдээ эвгүй коммент бичсэн. Хайр зэрэг би энийгээ чадж байгаа үс амар гоё байхгүй. Тэр яг тоглолтын дээр ах намаа ерөөсөө тэгэл зовоод байхгүй. Чадаал. Яа. Ядаа байсан шүү дээ. Тэгэхээр одоо би энэс ингэ сүртэй бэргийд байгаагүй юу? Би энэс чинь бэргийд байгааг хаширдаг. Хөө. Гойчтой. Одоо бол тэгэл ахтаасаа алцаал. За одоо ингэ хасавс сурах юмас айгүй байна энэ өнөөсөө. Би ингэж боддоо шүү дээ. За. За хаяар. Одоо ингээ янз янзын импортын гадаадын бараа бүтээгдэхүүнүүд орж ирээ тий. Одоо энэ янз бүрийн хүс болсон болоогүй янз бүрийн мэд. Бидний үед бол тийм гурил мах та баг будаа их хавархан байсан шүү. Тэгэл нэг ногоото намар олдоор ургацын далаа идэл өвөлдөө тэгэл нэг мах гурил иддэг байсан. Би тэгэж их санаад бодохгүй тэгэл гамбар хайраал. Одоо ингээд янз бүрийн юмнууд орж ирсэн. Залуучуудын тийм янз бүрийн сонин өвчих тусаад иддэг юм шиг байна. Сахарын өвчин бол одоо залууччлаа шүү дээ. Магадгүй энэ уусаа бидний хэрэгжилж байгаатай хэрэглээтэй л холбоотой байна. Тэр хийж байгаа хүнстэй холбоотой юм шиг байна. Тэгээд залуучуудын тийм бай бас нэг айл олдтой юм сахартай, газтай
Би бол хүүхдүүдээ хэлдэг болоод бити уугаараа. Би өөрөө бас нэг тийм гацтай мэргэлгээ болчиход байна. Арх дарс гэхээсээ илүү залуучууд гацтай юм. Хүнстэй. Тийм сахартай юмнуудыг бол аль болох хэрэглэхгүй юм л. Манайх ч ер нь одоо хүнсний аюулгүй байдаг жоохон эвгүй тийм манай. Юу. Шинээр гарсан гадаадд шинээр гарсан бүх юм шууд орж ирээд байгаа байхгүй ямар ч фильтргүй дундаа шалгалт шинжилгээ нь яаж явдаг мэддэхгүй тэгэл рекламд цэцэл шууд идэж угаад хэлж байгаа байхгүй тий. За бид бүхний энэ удаагийн нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд бид бүхнийг хамтран ажиллаж байгаа Эрхэм Браво рестораны хамт олонд баярлаж талархснаа илэрхийлье. Тэгээд манай Монфа ивент итгэгч компани хамт олон нийт хамтран ажиллаж байгаа багийнхандаа баярлалаа. Тэгээд урлагийг хүлээж авч ирсэн Бек Баатар хоёртой амьдралд наад зэрэг энэ ураг хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Уран бүтээл өнөр амжилт хүсье. За баярлалаа.